2016 онд татвар нэмэхгүй гэж амлаж гарч ирсэн Монгол Ардын нам өнөөдөр 11 төрлийн татвар нэмсэн. Татвар чөлөөлөх, бизнес эрхлэгчдэд дэмжих, иргэдэд бодох, иргэдийн халаасанд орлого яаж нэмэгдүүлэх биш, яаж байгаа бүгдээс нь хуу хамах уу гэдэг бодлого явуулсан. Хуу хамдаг. Жижиг дунд бизнес эрхлэнэ гэдэг бол Монголд өнөөдөр эрүүгүй ял болсон. Би нүгийг дахиад хэлье. Тухайн бизнес эрхлэгч яадаг вэ гэхээр өөртөө хамгийн бага цалин тавиад хамгийн бага нийгмийн даатгал шимтгэл төлөөд ажилтаа бодоод ажилтнаа бодоод дөнгөж өндөж боож байгаа үүсгэн байгуулж компани бодоод өөрийгөө нийгмийн бүх халамжаас ингээ хайж орхидог. Үр дүнд нь яадаг вэ гэхээр хамгийн бага нийгмийн даатгал шимтгэлтэй хүн цалингийн зээл гардаг, ипотекийн зээл гардаг, виз гардаг. Ингээд тэр хүн жижиг дунд бизнес хийгээд анхлан бизнес эрхэлснийхэн төлөө эрүүгийн ял үрэх хэмжээнд очдог. Тэгээ энэ бизнесийн бодлого дээр ямар байгаа юм бэ? Монгол улсын татвартай холбоотой 30% байгаа. Хамгийн багадаа нэг удаа өөрчлөгдсөн, хамгийн ихдээ 58 удаа нэмэлт өөрчлөлт орсон. 58 удаа. Энэ өөрөө юу хэлээд байна вэ гэхээр татварын орчин, бизнесийн орчин, эдийн засгийн орчин, зах зээлийн орчин чинь эрүүл бус докторгүй байна гэсэн үг. 2016 онд та нар засаг авснаас хойш ийм арга хэмжээл. Аж ахуйн нэгжүүч байдгаа барьж байгаа шүү Минцайхан сайдаа. Өнөөдөр хараа 263 мянган хуулийн этгээд шин Монгол улс бүртгэлтэй түүний 44% үйл ажиллагаа явуулдаг. 44%-ийн 90% нь нэгээс үсэн ажилттай компани байна. Бид нар ч худалдааны эдийн засгт байхгүй юу? Тэгээ худалдааны эдийн засгт энэ улсаа анхан шатныхан бизнес эрхлэгчтэй дэмжиж байгаа бодлого Монгол улсад байхгүй. Яаж бүгдийг нь хуан амах уу? Яаж бүгдийг нь авч чадах уу гэдэг ийм татварын орчин юм бодлоготой. Нийслэлийн татварыг 2 дахин нэмсэн. Тээврийн ирсэн татварыг 5 дахин нэмсэн. Авцаа машин татварыг 3 дахин нэмсэн. Иргэдийн банкнд хадгалдаг багахан хадгаламжаас нь хүртэл хүү тооцдог болсон. Газрын төлбөр нэмсэн. Судлалын албан шинж онцгой албант нэмсэн. Яаж энэ хөдөлмөр өнөөдөр манай Монгол улсын татварын бодлого яаж хөдөлмөр эрхэлж байгаа, яаж аж ахуйн нэгж ажиллуулж байгаа, яаж хүн цалинжуулж байгаа тэр бүтцээ яруу тодор хуу хамах уу гэдэг ийм татварын бодлоготой. Тэгээ энэ татварын багц хуулиудыг ер нь дахиад бүр цогцоор нь олон нийтийн хилцүүлэх хиймээр байна. Бизнесийн компаниудтай, жижиг дунд бизнес эрхлэгчтэй, худалдаа аж ахуйн танхимтай давхар хөрөнгө оруулалт хуулийг оруулж юмэр байна. Өнөөдөр төц ажиллуулж байгаа хүн хөрөнгө оруулагч шүү дээ. Гэртээ байгаа багахан мөнгнөөс хөрөнгө оруулаад төц ажиллуулж байгаа байхгүй юу? Тэр хүн чинь хөрөнгө оруулагч шүү дээ. Ажлын байр бэлтгэгч шүү дээ. Өөрөө өөртөө ажлын байр шүү дээ. Энэ бүгдийг нь хүртэл манайхаа ингээд бүгдийг нь ингээд тийм одоо яад устгадаг ч юм уу бүр ингээд нэг тийм хүнэрхүү хандлагатай гэх юм уу? Өнөөдөр 10 ажилтнтай тоног хөрөнгөний бизнес хийдэг жилд 2 тэрбум төгрөгийн борлуулалттай орлоготой компани баруун 200 сая төгрөгийн зөвхөн татвар төлж байна. За тэгээд дээр нь нийгмийн даатгал шимтгэл компаниас, хувь хүнээс, хүн амын орлогын албант ингээд нийт орлогч маар 30 дүүн зөвхөн татвар төлж байна. Тэгэхээр хүн хэнийг ажилуулахыг хүсэх юм бэ? Хамгийн гол нь бид нар ингээд ажлын байрыг бэлднэ гэдэг. Одоо энэ номон дээр чинь байдаг шүү дээ. 1.5 сая ажиллах хүчтэй болно гэдэг. 1.5 сая ажиллах хүчийг чинь бид нар ажлын байраар хангах хэрэгтэй шүү дээ. Зах зээлийн орчин бий болгож өгөх хэрэгтэй шүү дээ. За, зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Б. Дэлгэр сайхны урилгаар Улаанбаатар төмөр замын сайн шан дөртөөний замын 4-р ангийн ажилчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. Манай Дэлгэр сайхан сайд энэ зам тээврийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа ийм идэвхтэй сайд шүү гэдгийг хэлье. За арвчхийн сангийн сайд энэ сайхан хариулъя. За шижир гишүүний асуултанд хариулъя. Тэр 2025 оны эцсээр нийт татварын байгууллага тайлгсан 191 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр 260 мянгаас 40 мянга 40% нь л одоо үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг тоо зөрүүтэй байна. Та энийг бас тоо өрөвтэй нэлээ.
За ер нь бол яг хөө тантай санал нэг байна. Өнөөдөр бид нар одоо аж ахуйн нэгжүүд маань бизнесийн орчин эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарат үйл ажиллагаа явуулахад эдийн засгийн үед мөн одоо олон улсын геополитикийн тийм таатай орчин биш байна. Тийм учраас бид нар энэ хуулийг засгийн газрын яралтай богино хугацаанд өргөн барьж байгаа. Хуулийн нэмэлт өөрчлөлүүд хэлбэрээр өргөн барьж байгаа. За нэмэгдсэн үртгийн албан татварыг аж ахуйн нэгжүүдээр дарамт олж ирдэг гэж байна. Тэгэхээр бид нар энэ нэмэгдсэн үртгийн албан татвар бол худалдааны татвар байгаа. Аж ахуйн нэгжүүдэд бид нар энэ хуулийн өөрчлөлтөөр юу оруулж ирж байна гэхээр 2 сарын дараа нэмэгдсэн үртгийн албан татвараа төлөх тэр боломжийг бүрдүүлж оруулж ирж байгаа. Та түрүүн хэллээ худалдааны эдийн засгтай байна гэж. Тэгэхээр манай улсын үед импортын аж ахуйн нэгжүүд маань ихэвчлэн импортын бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа. За ингээд гайл дээр гайлын татвараа төлөөд нэмэгдсэн үртгийн албан татвараа тухайн одоо бараа үйлчлэгийг худалдаа авсан өртгөөрөө нэмэгдсэн үртгийн албан татварыг урьдчил төлдөг байсан. За энэ хуулийн өөрчлөлтөөр бол бид нар бараа үйлчлэгийг одоо импортоор оруулж ирсэн бараа таваараа худалдан борлуулсны дараа буюу ашиг хүртсэний дараа 2 сарын дараа одоо төлөх тэр боломжийг оруулж өгч байгаа. За мэдээж ажлын байрыг хадгалах чиглэлээр санал нэг байна. Тэр хүрээнд одоо бид нар хөдөлмөр эрхэлж байгаа нэг сая 20 орчим мянган иргэн байх шиг. Энэ иргэдээ бүгдийг ажлын байран дээр нь доктортой байлгая. Тэдэн дээр бодит дэмжлэг үзүүлэх энэ хүн амын орлогын албан татвар дээр хөдөлмөрийн өсөлтөд доод хэмжээ буюу 792 мянган төгрөгөөр чөлөөлж өгье. Оны нийт 950 мянган төгрөгийг одоо хөдөлмөр эрхэлж байгаа хүнд буцаал хэлбэрээр орно гэдэг. Ийм байдлаар татврын хөнгөлтүүдийг тооцож оруулж ирлээ. За таны тэр цаашдаа энэнийг одоо бид нар хилцүүлэх шаардлагатай байна гэж. Хилцүүлгүүд бол хангалттай хийгдсэн байгаа. Зүгээр одоо бид нар дахиад татврын багц хуулийг оруулж ирэхдээ таны хэлж байгаа саналын дагуу бид нар хамтдаа энэнийг хилцэх хэрэгтэй. Тэр одоо том бизнес эрхлэгчтэй жуулцах ёстой, худалдаа аж ахуйн танхимуудтай, орон нутгийн салбар танхимууд зөвлөлттэй, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдээ дахин энэ уулзалтыг зохион байгуулж эцсийн хэлбэрээр буюу татврын багц хуулиар оруулж ирнэ. Энэ бол богино хугацаанд үр дүнгээ өгөх буюу эдийн засгийн нийгмийн хүндрэлтэй үед аж ахуйн нэгж иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр оруулж ирж байгаа хуулийн нэмэлт өөрчлөлтөө гэж хэлэх байна.